Hi guys, өнөөдрийн бичлэгэнд би болохоор одоо юу яах юм? Нөгөө нэг Монголын хөгжүүлэхгүй 10 сүнстэй газар тэрний талаар ярих гэж байна. Эхнийх нь одоо юу гэндэ Малкоминац гэж яаж чи. За Малкоминацыг хаслаа зүй. За ханы материал. Хиндэ. За ханы материал бол энэ байна. Ханы материал дээр үйлдвэр байсан. Ийм газар байсан. Ханы материал. Одоо ингээ байр шигтэй очоор ингээ харагдаж байгаа юм. За дараагийн цэнгэр мандал сум. Хэдүүлээ цэнгэр мандал сумыг одоо байршилцсан очоос харнаа. Цэнгэр мандал сум. Цэнгэр мандал сум. Баян мод. Цэнгэр мандал Цэнгэр мандал сум. Цэнгэр мандал сумыг хэдүүл харъя. Энэ байна. Цэнгэр мандал сум. Сайхан нутаг байна штэ. Баян мод. Би цэнгэр мандал сумыг хайгаад байна. Би баян модод яваад байгаа юм уу? Баян мод ч гоё юм биш үү? За юу ч гэсэн цэнгэр мандал сум шүү. За энэ байршлах төгчдөр гарч ирдэггүй. За нэг иймэрхүү л. За одоо дараагийн газар нь сонгон найрхан дүүрэг. Сонгон найрхан зах бишээ. Сонгон найрхан бишээ. Дүүрэг. Сонгон найрхан дүүрэг. За юусэн сонгон найрхан дүүргийн аимшигын цагаан байшин. Нэг юм жижигхэн өөрхөн нэг иймэрхүү байшин байдгийг. Өөрчлөлтний эдийн гудамж. За дараагийнх нь одоо юу гэндэ 103 дугаар байр. Одоо манай энэ яг ихц. 103 дугаар байр. Ер нь бол дэлгэх апартмент. Дэлгэх апартмент. Певс канен. Певс хайчваа. Алга болчихъя. Дэлгэх апартмент. Энэ байна. Яг манай байрны юунд үдэг. Тэгээд дэлгэх апартмент бас нэг Монголынхаа нэг сүнстэй газартаа бараг орно. Дэлгэх апартментны энэ цаана нэг байшин байдаг аахгүй юу? Тэрийг яаж харуулах вэ та нарт? Тэр нэг цаана нэг байшин байгаа. Тэрийг л харуулчмаар байгаа юм да. Тааж харагддаггүй. Дэлгэх апартмент, дэлгэх хотхон кино үйлдвэрч гэнэ. Зумод. Дэлгэх апартмент, тэгрийн апартмент. Дэлгэх апартмент яг энд байдгийг. Тэгэхээр яг манай сондар апартмент бол яг энэ ч байгаа. Дэлгэх апартмент. Энэ байна. Яг дэлгэх апартментийн 99А гэхээр энэ ч байна. Дэлгэх
Fortnite. Яг энэ ч нэг юм жижигхэн байшин байдгийг. Цонх мох нь хагарцсан. Эвдэрхий. За тийм байна зөө. Юу вэ? 1 2 3 4 5 одоо 7 дахь нь баян мод ханы материалыг хийсэн. Одоо ч өөр юу гэдэг вүлээ. Оо би 3 өдөр 3 шин ноцолтны нэг юм олсон аюу блэ. Мартцсан байна. Их 51 гүр штэ. 51 гүр штэ нэрээ. За их 51 гүр бас нэг. Одоо яг их 51 гүрийн яг энэ доод их цол их тийм доор тэр одоо нэг юм хүмүүс явж байгаа хэсэг байгаа штэ. Биш яг ингээд төвд нь очмоор байна яах вэ? Биш тийш явна. Жохон тийш явна зөө. Тэгээд яаж харуулах вэ та нарт? Энэ доор байгаа нэг юм жижигхэн зам байгаа штэ. Энэ замаар цааш явахаар нэг юм сүнс тааралдаг гэд хүмүүс ер нь ярьдаг. Их 51 гүр чи ер нь бол эмээ өвгийн ярьсаар идсэн гүр шүү дээ. Гүр дээр үед байжсэн штэ 92 онд байлуу. 2000-ад онд байлуу. Мартсан байна. За нэг иймэрхүү газар байд юм байна. Их 51 гүрийг би нэг ойроос харсан. Тэсэн чинь зураг нь жоохон гой гэгэл гарч байгаа. Яг энэ зам баггүй. Яг энэ зам. Энэ зам. Ийм шорон. Биш тасмал. Энэ зам. Энэ зам. Энэ хэсгээл доогуур ингээд явдсан штэ. Тэр хэсэг сүнстэй гэж хүмүүс юу нэрдэг. За одоо 8 дахь надад нэг 2 хүү үлдсэн. Тэрийг нь би мартцсан. Арчаагүй. Доорх зам нь байхгүй юу? Доош явж байгаа зам нь байхгүй юу? Энэ байна. Тэг яг энэ хэсгээр. Яг энэ хэсгээр ийм аюултай. Яг энэ. Дээр үед яг энэ одоо нэг амар жижигхэн нэг юм одоо нэг ямар машин гэдэг вэ? Нэг машинууд байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө ингээд явдаг гэсэн гэж байгаа байхгүй ингээд арны. Ингээд гүүр нь амар уртаа ядчих хахад ингээд замаараа ингээд явдаг энэ дунд гол байл. Ингээд явна. Дараагийн газар нь бол Шонхор гэж хаана энэ шүү дээ. Шонхорын яг энэ хэсэг нь сүнстэй гэсэн. Хаана. Яг энэ Google Maps дээр сайн харагддаггүй маань. Одоо энэ ингээд шонхор гэдэг газар байгаа шүү дээ. Одоо яг тэр их цаашаа гэсэн үг байхгүй юу? Яг энэ төвдийнхаа яг тэр нөгөө одоо нөгөө барьж байгаа тэр нэг байлга байгаа шүү дээ. Тэр ахгүй юу? Шонхор. Яаж харуулах вэ? Тэр. Энэ байр сүнстэй. За. Google Maps дээр гой гарч ирдгүй юм байна. За одоо ингээ хэсэг нь одоо хамгийн сүүлийнх нь бол би мэдж байгаа. Нөгөө нэг налахын хуучин Орос хэлний налах дүүрэг. Налах энэ байна. Налахын одоо
Оо, цэргийн анги нь байхгүй юм. Нөгөө налахын Орос цэргийн анги гэдэг штэ. За тэгээд ингээ аргахдах нь болчлаа. Тэгээд өнөөдрийн бичлэгээр ингээ дуусгая. Би бүр амар хурдан хэлсэн юм шүү. 10 минут имжлэг гэж байна шүү. Баяртай.